Dol aro. You think we sang guitar. Yeah. Нэг we sang guitar. За сайн байцгаана уу. Нийгмээс ангид подкастын 20 дугаар дугаар ингээ эхэлж байна. Өнөөдөр студио 7:10-та TJ байна. Ахаа байна. Чикээс очив. Тэгээ өнөөдөр манай зочноор Бодхон маань оролцож байна. Сайн байна уу? Тэгээд сая бүр хэдэн удаа дараалан Монголоос 3 гэдэгс бүр 3 удаа техникийн саадлал гараад хүлээлгсэн одоо хөлцөл өчьё. Тэгээд Бодхон маань юуны өмнө өөрийнхөө бэкграундыг бидэнд хэлж өгч. Тэгээ бас манай үзэгчд бас мэдэхгүй хүмүүс үйж магадгүй. Тий. За би орсон 2005 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Тэрнээс өмнө 9-10 дугаар ангид Улаанбаатар хотод ямар дуу хийд болж ялангуяа татар хамтлагийн дуу дуулж тоглолт хийдэг гэсэн. Тэндээ бас нэлийн аймагтай амьд стилтэй тийм хипхоп ч юм байсан. Тэгээд энд ирээд их сургууль сураад хажуур нэг хуучин PC ээждэг 3-4 дугаар орлоос аваад тэгээд тэр үед би нөгөө 50 Cent ч юм уу амар гангстер рэп сонсдог байсан. Тэгээд гангстер гэд нэрийг юу байгаа. Нөгөө PC-н дээр дуу суулгаж өгнө хэрэг гангстер гэд нэг хамтл ийм полтрус гэхэр нь авцсан чинь тэр нь амар гангстер биш зүгээр jazz hip hop байсан. Тэгээд тэр хоёр цомог баг миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. Тэгээд самплинг гэдэг зүйлийг тэр хамтлагаас би ямар нэгэн видео ч юм уу үзэж сураагүй. Зүгээр ингээд jazz хөгжмийг ингээд битэн дээр тоглоод ч юм уу яаж юм оркестрийг нэг битэн дээр тоглолт юм бол гэж бодож байгаа. Соёл эрдний хөдөөгийн сайн хамгаалалт зорино гэдэг. Одоо Лумино хамтлагийн хөдөө гарыг гэдэг байгаа шүү дээ. Тэрийг би 10 онд хийжсэн. Гэхдээ сүүлд Луминогийнхан яг адилхныг дууралгаад хөдөө гарыг гэдэг дуу хийсэн байхгүй. Тийм байсан тийм. Тэр болохоор миний хамгийн анхны Монгол сампл хийсэн хөгжим байгаа. Тэгээ 10 оноос яг самплинг хипхоп гэдэг юу руу яг тууштай ороод тэгээд 11 оноос DJ болсон. Тэгээд одоо sampling hop гэсэн үү те. Ер нь өөрөөгөө ер нь ямар хуу жанраар одоо инструментал хипхоп гэж юм. Тэгээд тэр дундаа самплддаг хуучны хөгжмөөс дээж явна гэсэн үг шүү дээ. Тэгээд ашиглаад тэгээд бит хийгээд бомбер бейс тэгээд янз бүрийн хийнэ гэсэн үг. Ерөнхийдөө та яг анх эхэлж байхдаа ямар хуу самплинг өгдөг байсан? Анх эхэлж байхдаа хамгийн эхлээд би нөгөө PC аваад бүр өдөр шөнөгүй зүгээр л ингээл янз бүрийн 50 Cent-ийн дууны ч юм уу ард талын сул хэсэг байгаа шүү дээ. Тэдрийг ингээд үржүүлээл амар яг инструментал шиг бүтэн инструментал болгодог гэсэн. Бүр өдөр шөнөгүй зүгээр яагаад тэр хийгээд байгааг мэдэхгүй. Саундборд тэр тим хийгээл цаг үрдэг гэсэн. Тэгжээд сүүл рүүгээ Fruity Loops-ийн демог нь аваад тэр нь болохоор хадгалж болтгүй. Шүнжигөө суугаад шууд экспорт хийгээл файл нь ус. Тэгээд тухайн үед яг нэг гангстер сонсдог гэсэн ингээс урт талын ихний бөмбөргүй хэсгийн ч юм уу аваад тастаад би өөрөө дахиж юу яагаад jazz хөгжим мэдэр гэсэн баг ойлголт байхгүйс ихэндээ. Тэгэл 10 оноос яг энэ бүр амар том урсгал байд юм байна гэж ойлгож аваад нэг Койсегийн ах Дило болдотоо ингээ уулзаад тэгээ тэр хүнээс амар том урсгал байна гэдгийг мэдэж аваад тэгээд тууштай хөгжим мохож судалж ирсэн. Jazz хөгжим Монголын хуучны хөгжим соёл эрдэнэ ч юм уу. Тэгэл
Fruity Loops дээр ихэндээ нэлээ хийжсэн. Зөв. Ер нь тэгээ Fruity Loops-ээс өмнө оролддог бахта юу ашигладаг байсан бэ та? Одоо Soundboard самплдахтаа ч юм уу. Soundboard free software юм уу те? Үнгүү? Crack гоха. Нэг компьютер засварын нэг ах байдгийг тэгээд тэр ах тэр очиод ингээд CD-үүд нь ухаж аваад тэгээд Soundforge-ийг олж ирсэн. Тэгээд амар бүр нэг юм хорхоосд шүү дээ, нэг бүр хонглын үзүрт гэрэл асна гэдэг шиг. Тиймэрхүү програм ухаж олно гэдэг чинь бүр амар гоё амттай санагдаж байгаа юм чинь. Одооных шиг ингээ бүх юм дэлгэрээгүй. Гэхдээ бүр тийм эртний юм яриаггүй шүү дээ. 10 өсрөөл 10 жил хийх юм шүү дээ. 10 хэдэн жил юм. Гэхдээ зүр нь хотын ингээд интернет сайн хэрэглэдэг болцсон байхад би хөдөөний гар ингээд PC-ний газар ингээ хоноод найзтайгаа хоноод тэгээд шүмжигөө дуу татах гэ ганц трак татаж чадаагүй. Интернет ингээ харж байгаагүй. Яаж татах мэдэхгүй шүмжигөө оролдоод тэгээ гарчихсан. Тэг дунд нь ингээ порно үзчих мүзээ. Писин онжохтой тэрийг хийхгүй бол болохгүй шүү. Яг ингээ нэг писинд орохоор порно үзчихдэг ах нар сууж байдаг байсан. Тэснэ PC-ний админ ингээд өглөө та хоёр порно үзээд байсан юм уу? Уурч муу. Тэгэхээр нөр улаан цаггүй штэ. Бантаж матаа. Тэгээд хамгийн анхны одоо гаргаж ирсэн яг бүтээл гэж ямар бүтээл байдаг вэ? Эхний гаргаж ирсэн бүтээлгүүл нэлээд гангстер гудамжны underground hardcore тиймэрхүү. Гэхдээ бас 10 онд би нэг Батгүйгийн найзгаа Ослоор алдсан. Тэгээд миний нэр ч Мөнх Баатар тэгээ бодхүү болоод тэгээ тэр найзтай 10 онд нэг хипхоп цамг хийж зүгээр л дурсгалд нь байсан. Гэтэ тэр ерөөсөө цацаж мацаагүй. Миний компьютер дээр л үүд. Тэрийг болохоор ингээд бүх ингээд компьютер машин дотор оруулж байгаа. Ингээд машин дотор биччихсэн хоолой молгоо. Тэгээд нэг 8-аас 10 тракта тийм цом хийжсэн. Тэгээ хөгжим нь бол underground hip-hop. Мохотрах та нэрнийхээ тухай жоох яриач. Одоо сая Батгүйгийн найзыгаа алдсан гэсэн. Тэгээд бодхүү гэдэг нэр яг энэс яг яаж бол балан гарч ирсэн бэ ер нь. За явуулсан Овс аймагт би бүр хаар багаас бараг ухаан орсон цагаас хөршин манайч гэр оролт байсан. Хөршин яг зэрэглээ хашаанд маа Батгүйгээд найз яг жинхэнэ шороо идэж өссөн. Тэгээд 8 дугаар ангид наашаа шилжчихсэн. Би тэгээ 2 жил тэмд ганцаараа байсан. Тэгээд энд ирээд битээр салшуун нийлэл хоцод ингээд амар гоё дурсамжийг ороо бүтээсэн. Ингээл бүр өөрсдөө ингээд том G-Unit 50 Cent гейм эдрийг сонсдог. Өөрсдөө ингээд захаас материал авч хувц муцаа ойж мойдог гэсэн. Том өмд ойж моёол малгаан дээрээ бичил. Тэгэл ингээд том ийм бумбокс гэх хөгжим гэдэг штеп. Тэр ингээд мөрөн дээрээ тавиад хоёр бандтайгаар хотын дөөр бүр их дэлгүүрийн тэр мөрөөр алхаж малхаал. Тэгээд ингээд явж яхад G яг од болж эхлэх гэжсэн. Тэгээд ингээд G машинтайгаа нэлийн дагсан юм бил. Гэсэн хоёроо таяр гош яаж юм маш ингээл битээр G-тэй уулзсан. Бүү баяр болж молол. Очоод усны дуурыг солилцож молцоод тэр үед hi-fi радио хөтлөгч байсан G. Тэгээ би радио явж ин тэгээ хөрөж хүмүүхүү. Битээр цаашаа аялаа өргөжлүүлнэ. Багшин дээр рүү амар хоёр гар алхаж ирсэн. Цагдаад баригдаад
Тэр юм учир бүтүүлэг 2 гаруй байна. Тэсний оюутнууд амар холигддог газраас цагдаа инпут руу ингээд юу авч яваад битэрүү байцаж мэцээ. Тэгж явуулжсэн. Замдаа орог машин суудсан хөгжмөд байсан дээ. Тэгэл тэр найзтайгаа баг ингээл хараад битүүрээ даруй хүн архит амиг хэрэгэлдэггүй тэгэл нэг баг бодлоор ярилцдаг тийм сайн найз. Тэгээд 10 автослоор хөдөө хүний машиныг хүргэж өгч жаваад өнгөрсөн. Тэгээд Батхүү гэдгийн хүүг нь аваад бодж жаваад эхлээ би Манк гэж нэрээр явах гэсэн юм. Тэгж жаад ер нь найзхад урсгал тэгээд бодийн өөрөө зүгээр бодож олоод нэлийн бодсон л доо. Тэгж жаад яагаад ч бод гэдэг нэр олоод тэгээ бодхүү болоод тэгсэн одоо яг болцсон юм шиг санагдчих. Яа. Би бас анх нэрийг чинь сонсчоо тэгж бодчихсон. Ямар Бодхоо бол яг нэрэлтэй. Яг нэг ингээд яг л энэ нэрэл байх хэрэгтэй биш. Тэгээд хийж байгаа хөгжмөнтэйгээ бас айгүй наалдаж гэж би боддог тийм. Та яг анх ер нь яг хизэнээс та өөрийнхөө яг стилийг олж ирсэн бэ? Яг за би яг энэ чиглэлээр л явах юм байна ч гэх юм уу те. Би нөгөө баг ер нь ингээд YouTube-оос амар олон самплж байгаа гаруудын бичлэг амар үздэг. Тэгж байгаад тэр дундаас ингээд хамгийн таалагдсан хөгжим хийдэг. Тэр хүнээ ингээд яг л энэ шиг болох юмсан, энэ шиг бөмбөр яаж хийх вэ гэж бүр өдөржингөө бодоо. Тэгээд MPC 1013 онд л авчихсан. Тэгээд баг тэр үеэс баг тэр хүсчихсэн хэв маяга эхлүүлсэн байх гэж бодож байна. Яг урам авдаг байсан хүн гэвэл одоо хүртэл Дамууд Pajmank байгаа шүү дээ. Дамууд Pajmank. Тэр хүний тэр залуугаас амар урам авдаг. Заримдаа ингэ гацалтанд оронгууд зүгээр Дамуу сонсонгууд зүгээр л амар энгийн зүгээр өөрөө өсснээ л хийгээл явчих юм шүү дээ. Ингээл сэтгэлээр унж гонсоо үүдээ дандаа урам авдаг. Тэр үзэгчтэй ер нь яг хандаа хэлэхэд Дамуудаа Pajmank гэдэг бас яг Бодгуугийн стилтэй адилхан Вашингтонд байдаг те. Вашингтон DC. DC-д байдаг тийм бас яг MPC-гээр хийдэг нэг юу бас яг инструментал boom bap hip hop гэдэг нэг тийм гар байдаг. Тэгээ бас яг би анх Бодгуугаас яг алж мэдчихсэн. Эний дараа бас олж мэдэх нь байна бөөнөрөө. Одоо бол өөрчлөгдсөн. Гэтэ яг саяны хүртэл. Гэтэ юу нэг амар чанартай хүн мэдээж бүр орхихгүй л дээ. Тэг бүх юм сонсоод ингээд хангалттай урмаад миний хэв маяг бас одоо гарах шин цомог дээрээс бас нэлээ өөрчлөгддөг байх гэж бодож байна. Одоо нэг quantize гу бит гэдэг шүү дээ. JD-ла стайл те. JD-лээс илүү quantize гу бүр ингээд замбраагүй. Бүр илүү random юм байна шүү дээ те. Хай нь нэлээ ингээ хойнд дуурдаг ч юм уу те. Keep кай ингээ нэлээ хоцролтой. Тэгээд ингээ жоохон эвдэрхий ч юм. Гэхдээ яг тэгж явдаг гэсэн үг үү те. Одоо нэлээ оролдож хийж байгаа л да. Хамгийн сүүлийн цомог дээр нэлээ одоо нэг 40-50 трак хийцэн байгаа. Тэгэл ингээл байнга хийгээл суралцах гээл жоохон арай өөрчлөлт хуучны хэв маяг жоохон уйдгартай санагдаад. Одоогийн байдлаар бол та 9 цомог 2 EP гаргацсан байгаа. Гаргацсан байгаа тий. Тэгээ та одоо 9 цомог гарахтаа дандаа хэм маягуудаа ерөнхийдөө эвдэлж явж исэн үү? Эсвэл яг нэг чигээ бариад шинчлээд одоо юу гэдэг нь тий сайжруулад явж исэн үү? 17 оноос эвдэх бодол төрж исэн. Тэгээ сүүлийн цомгууд дээр бөмбөрний хэв маяг арай өөр болсон байх гэж бодож байгаа. Яг нэрийн сонсвол хуучин нь болохоор яг Дамуугийн стилээр яг drum break, дандаа л drum break самплцдаг байсан.
одоо хуучны фанк, jazz, фанк хөгжмийн бөмбөрийн хэсгүүд шүү дээ сул. Тэр ингээд тастаад бөмбөрөө хийжсэн. Одоо болохоор бүр хамгийн сүүлд болохоор дандаа sub kick ч юм уу ашиглаад нэлээд юм клабын kick ашиглан. Гэхдээ клабын хөнгөлөлөө тийм нэг жоохон old school тал руугаа тийм биш. Тийм. Ойлгосон. Таны яг сүүлд нөгөө Midnight Shine лөө. Тэр чинь бас айгүй яг нэг тиймэрхүү стилтэй байсан. Таны нэг стилийг чинь жоохон эвдэж, нэг тийм жоохон цэвэрхэн дууралт гарч ирж байсан тий. Бөмбөр нь. Тэгэхээр өмнө нь ерөөсөө дандаа бөмбөржснээр одоо юу гэдэг те дууралтуудаа дандаа самплтаж авдаг байж байгаа. Одоо болохоор яг бөмбөрөө яг өөрөө нийт бүрчлэн тааруулаад тий. Тэгэж үрдэг болсон юм. Танаас нэг ийм асуулт сумаар санагдлаа. Та сайн ингээ ярьлаа шүү дээ. Шинэ цомог гарах гэж байгаад ингээ 40 50 дуу хийцэн байна гэсэн тий. Ер нь бас ингээд өмнөх бүр ингээ бүх цомгуудаа хийж явах ч ер нь ямархуу үйл явцтай явдаг байсан. Хідэн дуу хийгээд эднээсээ хэдийн сонгоод тэгээ яаж сонгодог тий. Тэр талаараа та жоох яриач. За ямар ч сан хамгийн их цомог хийхэд тулд уур амьсгал vibe олох хэрэгтэй. Тэхийн тулд яг юу хүсэж байгаа аль эсвэл ямар нэгэн газар нутаг ч юм уу тэрнийхээ талаар Google дээр зургийг үздэг ч юм уу тийм уур амьсгалыг өөртөө аваад за би яг ийм зүйлийн цаг хугацаанд очихыг хүсэж юм гэж яг тэр зүйл рүүгээ чиглээд одоо фото зураг байлаа тэр нь яг vintage эффекттэй ч юм уу тийм гоё хуучны зураг мөрнөөс амар урам авч мавдаг. Тийм гутаа яг тэр авсан vibe-д тохируулаад бүр нэлээ их хөгжим кино тэгээд концерт идэр татдаг. Тоглолт Монголд юм бишлэг. Тэгээд амар олон одоо 100 гаруй гигабайт хөгжим ч юм уу амар олноор татдаг. Тэгээд эндээс ингээл өдөр шөнөгүй гүйлгээ сонсоод тэгээд таалагдсаа шууд самплтал явчихдаг. Тэгээд хөгжим хийхэд сүүлд ажилласнаар бол зүгээр ингээд явж байгаад ирээл за магадгүй бүр амар тасар завьяастай хүмүүс тэгдэг байх л та. Явж байгаад ирээд ингээд суугаал шууд хийгээд хөгжим болоод дахиад явж байгаа шал өөр юм хийж байгаа ингээд миний хувьд ерөөсөө тэгж чадахгүй юм шиг байна. За магадгүй тэгж хай нэг болдгоо л баг. Гэхдээ ер нь бүр ингээд хэдэн 7 хоногор 7 хоног аль эсвэл сараар ингээд тасралтгүй ингээд бүр новшолтлоо сууж өдөр шөнөгүй. Тэнгууд яг ингээд хөгжмөө бүр ингээд яг анхаарал төвлөрөөд бүр хэдэн хоногор төвлөрөөд яг ингээд одоо юу гэж юм одоо нэг флоунд ордог шүү дээ. Тий одоо сексэр юм л та. Ингээ яг нэг тавих гэж байгаа юм чинь ингээ бүр яг тавихын тулд төвлөрдөн шүү дээ. Яг тэр мэдрэмж байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор амар олон хоногор бүр ингээ хийж байгаа юмдаа маш тууштай ингээ төвлөрдөхгүй ингээ шал өөр тийш ингээ анхаарал сарничингууд тэр нь болчдөг ч юм уу. Тийм шиг санагдаад байна. Тэгээд хүмүүс тэрийг бас жоон зарим нь анзаардгүй яг яаж тэнгуут ингээд хай нэг тэнгэр бүрхэн гот амар онгод орж ийн гэж боддог ч юм уу. Гэхдээ ер нь тийм үе бас байдаг л да. Гэтэл ер нь ингээл би чинь ганц нэг трак хийгээл тэгэл болчтгүй ингээд хөгжим гаргахад дандаа ингээд бүхэл бүтэн олон тоор цомгоор дандаа гаргадаг болохоор бүр амар ачааллыг өөртөө авдаг. Тийм ээ тий. Түнш ганц нэг трак бол ингээл зүгээр ингээл гоё байж байгаа л хийгээл цацаал ингээл явчих шин. Тэггүй одоо та тэгэхээр ер нь дундчаар нэг одоо аян дээр та хэр удаан суух вэ? Ян зүр одоо ингээл өдөржин суугаад ойлгохтой нэг ч юм хийж чаддгүй. Устгаад демо таалагдахгүй устгаад явчихдаг үе байна. Алисэл нэг өдөр суугаад 4-5 хөгжим хийх ч үе байна. Ер нь янз бүр тэгээд бас ингээл араас амар гоё самплууд ингээд орж ирдэг байхгүй.
Тэгэн гот тэр бүр ингээл гоё болоод цаанаасаа тэгэл бүр янз бүр тогтургүй. Тэр 30 40 гэхлээр чинь бүр амар их хугацаа зарсан байх нэ тий. Тэр бол Тий 50 тракнаас тий. ялгаад нэг 20-с 30-ыг шигшиж аваад тэгээд дахиад тэрнээсээ сонсож байгаа нэг 20 болгоод ингээд хасаа явчихдаг. Тэгвэл бидний сонсдог бол ер нь бол яг шилэгдмэл юм байна тий. Нилээ байж гарч ирсэн юм байна л да. Тэгээд одоо ингээд шилэхдээ яг өөрөө дахиж давтаж сонсч бол өөрөө за энэ юм байна ингэхүү эсвэл өөрт чинь одоо ингээд гэр бүл найз нөхдөйг одоо ингэж ярилцах тиймэрхүү юмнууд байдаг уу? Ер нь өөрөө л юм аа. Тэр өөрөө яг цомгийн уур амьсгалыг өөрөө л бодож найруулж. Тэг ямар нэгэн шал өөр төрлийн хөгжим байлгахгүй тулд багцаар нь авч үзвэл. Би энэ асуултыг танаас асуухыг аюу хүсдэг байсан. Таны хувьд одоогоор яг хамгийн дуртай, хамгийн хайртай цомогч айл нь вэ? Би яг бодчихсон юм байна. За нэг амар гоё юм хийдэг ч биш дээ тэгэл. Эрдэмтэй хүн дүлгүүн гэж байгаа шүү дээ. Тэгэл хүн чинь насаараа суралцсан юм шүү дээ. Тэгэл хоочна хийсэн юм голол маргааш гоё юм хийхин төлөө яваа. Яг бүр ингээл цомгоор нь авч үзвэл Токио таалагддаг. Nice. Токио үнэхээр гоё цомог байсан яа. За тэгвэл тэрэн дээр нэмээд дахиад нэг асуулт асууя. Яг өөрт чинь зөвхөн би болохоор тракны нэг дууны тэ нэг тракны яг өөрт чинь маш ихтэй сэтгэл чинь айгүй хөрсөн. Тэгтээ одоо юу гэх юм те одоо ямар нэгэн юугаар өөр хүмүүс нэг одоо арай өөр хүмүүст арай хүрээгүй ч юм уу те өөр чинь тэгж бодогддог тийм трак юу байгаа вэ? Одоо хүмүүс энийг илүү сонсоосоо гэж те. Тийм. За одоо би өөрийнхөө юм харж ижил болох Огч байгаа да. Тэг ер нь тэгэл миний бүх юм л хүнд барыг хүрдгүү шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ хүрчээсэ. Зү. Хөр хүмүүстэй бол хөрхийн дээдэр хүрч байгаа л та. Хөр хүмүүстэй бол тийм болохоор л одоо нөгөө underground хөгжим гэдээ яриад байгаа тий. Тэгээ бодхоо маань болохоор одоо ялтч юм Монголын одоо underground хөгжмийн урсгалын том төлөөлөгчтэй нэг байгаа. Тэгээд би зүгээр одоо underground хөгжим гэдэг талаас нь танаас нэг асуух юм байна л да. Ер нь яагаад underground хөгжим одоо тийм бага хүмүүст хүрдэг гэж бодож байна да. Ер нь уус олгонд нэг тийм байгаа шүү дээ. Энэ болохоор ямар нэгэн чанартай зүйлийг олон хүн тоодгүй ч юм уу эсвэл зордгүй ч юм уу одоо чинь хоолн дээр авч үзье л да. Өөрөө ингээд захаас амар шим ногоо аваад ингээд хоол хийж иддэг хүн баг ховор штэ. Бас underground орно штэ. Яг эко хоол иддэг ч юм уу. Яг тэрнтэй ажиллах. Ихэнх KFC ч юм уу гадуур ингээл янз бүрийн хоолны газар амар энгийн түргэн хоолны газар ч юм. Яг тэрнтэй адилхан хөгжмөндөр хамгийн яг олон хүнд ингэ зориулж хийсэн биш. Яг зүгээр өөрийнхөө яг 100% сэтгэл зүрхнээсээ хийсэн хөгжмийг яг сэтгэл зүрхээсээ сонсдог хүмүүс нь цөөхөн ч юм. Тиймэрхүү одоо яг Тэргээд л нөгөө хүмүүс яг нөгөө ухад сонсдог хүмүүсийн хөгжим те. Хөгжмийн яг цааш нь бүр яг хөгжим талаасаа гэх юм уу те бүрийг хөгжмийг гүн эсвэл яг юм нөгөө мэдрэмж хөгжсөн гэх юм уу? Тийм хүмүүс. Ер нь тийм. Тэ. Тэгэхгүй зүгээр одоо юу гэдэг юм. Одоо яг жоохон муухагаар миний хувьд одоо жоохон муухагаар хэлэхэд мейнстримийг сонсож байгаа хүмүүс тэр мейнстримийг сонсоод болчихж байгаа байхгүй. Тэрнээсээ цадчихж байгаа байхгүй. Яг үүндээ тийм цаашаага ухад сонсоо за илүү өөр гоё хөгжим юу вэ те. Одоо жишээ Монголд
Vendebo сонсоо явж байгаа те. Мууж ярьж байгаа юм шиг л дээ уучлаарай. Гэтэ яг мейнстримийг сонсоо явж байгаа нэг хүмүүс байна. Нөгөө талаараа бодхоо өөр underground нөхөө гой гой артистуудыг сонсоо явж байгаа. Бас айгу хүмүүс байгаа ч гэсэн тэр хин яг цөөхөнд ороод байгаа байхгүй. Тэгэхээр бас яг тэр нь илүү нэг тийм ямиг ухад сонсоо сурцсан. Эсвэл тэр мейнстрим хөгжмөөс илүү их юм хүсдэг те. Тийм хүмүүс байдаг. Тэгээ би бас ингэж бодлоо л да сая ялангуяа одоо үед нөгөө юм бүхэн айгүй хурдтай болж эхэлж штэ. Тэнгүүд одоо яг бодхогийн ярьснаар бол одоо нэг цомгийг хийхэд маш их цаг хугацаа те маш их дахиж 50 дуу хийж байгаа 50-60-аас дахиж ингэж багцалж явж байгаа гэж штэ те. Ер нь одоо тэгээ мейнстримүүд бол ер нь нэг дуу хийгээл тэрийг машиндах те аль болох хамгийн хурднаар олон дуу гаргаж тэнгүүд нөгөө хүмүүс чинь нөгөө илүү их л нөгөө гарч ирэх болгонд нь хурдан байх тусам өөрсдийнхэндээ илүү шин юм ингэж attention span гэдэг нь багассан учраас гэж би ойлгож байна. Тэгээ одоо үед бол ялангуяа тий 7 хоногт нэг удаа дуу гаргадаг хүмүүс шүү дээ. Тий. Чанартай чанаргүй хамаагүй зүгээр л гаргаж байдаг. Тэр бодхог анх яг ингээд хөгжим оролдож эхэлж байгаа тухайн үед таны анзаарчснаар underground хөгжим сонирхогчд Монголд ер нь ямар хөө байдалтай байсан бэ? Яг underground хөгжим сонирхогчдын community ер нь байсан уу? Тий. Миний хэлж байхад яг дунд гол гэдэг байгаа шүү дээ. Яг болдоо гэд квизэг ах. Яг тэр дунд гол бол нэлийн яг тодорхой одоо хүрээлэлтэй байсан. Тэгээд яг тэр үедээ хамгийн надад ойрхон jazz hip hop тэгээд бас ер нь jazzтай холбоотой айн хөгжимтэй холбоотой. Тэгээд дунд голын ивэнтийг бараг 7 хоног болгон бүр амар тасч ядч хүлээдэг байсан. Тэгээд тэрнээс гадна рок хөгжим сонсдог хүрээл байгаа. Тэр нь болохоор Playtime тэгээд Чингүн ч юм уу. Тэгээд хип хоп болохоор дунд гол, хип хоп jazz хип хоп болохоор дунд гол, рок хөгжим болохоор одоо Playtime ч юм уу тийм. Hi-fi одоо нөгөө basement дээр идэг байсан шүү дээ. Тий, тэгээд бас DJ соёл байгаа. Нэлээд ивэнтүүд одоо нэлээд боловсронгуй бас нэлээд сонсогчтой болсон. Ер нь тэгээ 10 оноос яг урд нь бас тиймэрхүү ивэнтүүд болдог гэсэн. Гэхдээ яг миний мэдээр бол 10 оноос л ер нь нэлээд хүчтэй явсан болов гэж бодод байгаа. Одоо underground club соёл лидер. Одоо Монголын underground хөгжим тайхаар юу ямар хөө байдалтай байгаа. Одоо сая таны ярьсантай ингээ харьцуулж харахад тийм. Одоо яг 10 оноос зүтгэсэн бүх хүмүүс одооны амар гоё нээлттэй юуг бий болгосон гэж би ойлгоод байгаа. Одоо соёлыг бий болгож чадсан. Тэрнээс өмнө ч гэсэн ах их чинэр байгаа л да. Ялангуяа клабын орчинд бол тэгээ одоо клаб ч амар хүнийг соёлжуулах тэгээд юуг community үүсгэх ч юм уу тийм орчин болцсон байгаа шүү дээ. Түнш зүгээр гэртээ юу аваад ч юм уу интернетээр дуу сонсоод ч юм уу тэр зөвхөн underground гэхгүй. Тийм клабд шин залуучууд очиод ингээд орчинд нь ороод яг DJ хүн яг юу руу чиглэж байгаа ямар стил жанртай хөгжимд явах юм тэр өөрөө хөтлж явах тэр бүх юу ингээ хараад тэгээд бас өөртөө адилхан гоё хөгжим сонсдог залуучууд клубд аюу уулзч учраа ингээд ер нь одоогийн байдлаар бол нэлээд нээлттэй болцсон. Би яг эхэлж яхад бол жон цөөхөн нэлээд цөөхөн байсан. Одоо бол ингээд баг ингээд намайг эхэлж яхад бол ийм байсан бол одоо ер нь ингээд иймэрхүү өссөн гэж бодоод байгаа. Яг масс одоо юу руугаар нэлээд нээлттэй болцсон. Одоо амар сонин содон дуу гаргах ч юм уу тэгвэл хүмүүс нэлийн хүлээж авах л гэж боддог шүү дээ. Тийм миний бодлоор бас одоо 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол монголчууд одоо илүү нөгөө сонин содон тиймэрхүү дуунуудыг хүлээж авдаг болсон юм шиг санагдаад байна шүү дээ.
илүү нэг шинэлэг юмнуудыг хүлээж авдаг болсон. Өмнө нь бол баундрын дэвшилсэн нөө. Тийм биш үү нөгөө интернет хөгжсөн. тийм интернетийн илүү олж авах. Өмнө нь болохоор хитэн радио, телевизүүд нь болохоор ирсэн хөгжим одоо жишээ нь миний мэдхэд нөгөө анх гангстер Монголд нөгөө гангстер рэп гарч ирж байхад радиогоор явуулдаг ч юм уу те тиймэрхүү байсан. Одоо бол тэгээд тэрийг бол интернет рүү орох хүн олоод авчиж байгаа болохоор арай хөгжиж эхэлж байгаа бах те. Яа. Тэгэхээр манай подкаст мөнх бодрах иймэрхүү форматтай явдаг юм. Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн. Тэгээ ерөнхийдөө сая өнгөрсөн гэсэн хэсэг манд дуслаа тий. Өнгөрсний тухай асуултуудыг асуулаа. Одоо болохоор одоо гэсэн хэсэг рүү оръё тий. Тэгээ яг сая орж эхэлж илээ яг орж эхэлж байна. Тэгээд одоогоор та ямар гоо цомог дээр ажиллаж байна? Тэрнийхээ тухай та танилцуулаач. Нууц. Ноц юм аа. За. Юу ч гэсэн 40 50 трак бэлэн болцсон байгаа гэсэн тий. Ер нь мэдээж өөрөө чинь сонсдог маш их сонсогч байгаа. Үнж улаан сонсогчтой одоо бид гураас эхлүүлээ. Тэр нь хизээгээр одоо яг зүгээр энэ жилдээ багтах уу дараа жил үү? Нэг одоо цомгийн хийх санаа бол нэг сарын дотор дуусчихна л та. Тэгээд за. Гэхдээ тэрийг одоо бүр дуустал найруулга микс мастер хийх тэр бас сар 2 сар болно. Тэг өвөл мөвөл цагаан сарын үеэр ч юм уу дуусчих байх. Тэгээд хэрэгжилээс л. За тэгвэл та ямар хуу уур амьсгалтай гэдэг нь бас нууцоо. Нууцсан юм байхгүй л зүгээр тэрийг болж игэл бас пензон дээр гаргахыг л бодож байгаа. Гэтэ чадах нь уу мэдэхгүй. Чадвал пензон дээр уур амьсгал нэг өөр 80 90 оны жоохон нэг R&B ч юм уу. Гэтэ яг тиймэрхүү vibe-ийг би хийхийг хичээж байгаа. Гэтэ өөр болчих магадгүй. Ийг хэлж мэдэхгүй л тэгэл хийгээл. Өөрийнх нь бас яг хэм маяг орж ирж байгаа шүү дээ таны тий. Тэрэн дээр нэмэгдээд. Nice. Одоогоор тэгээ бас ийм байна л да. Дэлхийд дахна энэ коронавирус гэдэг нэг муухай вирус гараад ирсэн. Тэгээд ямар ч улс оронд одоо ивент болохгүй байна. Тий. Тэгэхэд манай Монгол маань яаж жаргаж байна. 7 хоногт хэдэн ивент болж байна тий. Тэгээд энэ одоо Монголын та гоё ертөнцид ямар хөө ивент хийж байна да. Сая уулын ингээд 12 цаг хүртэл ажилладаг байсан хөөхгүй клуб. Тэгээд бүр амар хүмүүс яг цагтаа тааруулаад соёлтой клуб даал тэгэл харчдаг. Тэгээд дижнерийн ачаал ч гэсэн амар хөнгөрсөн байхгүй. Тэгээд энэс өмнө 2 ивент хийсэн. Тэгээд 11:40 мөч хүртэл тоглоал тэгэл дуусчихдаг. Тэгвэл надад амар эрт харж амарч маамраа. Тэгээд одоо 10 сарын 2-нд нэг ивент ганцаараа дахиад хийндэ гэсэн чинь зарлсны дараа 4 цаг хүртэл ажиллах болчлоо. Одоо ганцаараа тим олон цаг яаж хөгжиж байх вэ 50-нэ. Тэгээд өөрийнхөө хийж байгаа хөгжмөнтэй ер нь ойролцоо тэгээд мэдээж хамгийн гоё гэсэн хөгжмөө тавьдаг. Ихэнх үедэр нь болохоор John Chill, soul, funk, тэгээд нэлээд chill instrumental hip hop тавьдаг. Тэгж байгаа сүүл рүүгээ нэлээд одоо нэг хүн ихчний даруухан ч гэсэн нэг дотроо нэг тийм нэг зөвүүн байдал байдаг шүү дээ нэг. Онцсон арслан ч юм уу тий. Яг тэр одоо бид нар энэ ч наадах чи бүжин гэж нэрлэдэг. Бүжин нь сэрцэн хүн аа. Яг оргил үе дээр нь яг тэр зүйлээ сэрээдэг. Яг ингээл бүр нэлээд зөв хүчтэй тэгээд хип хоп бас зөвхөн хип хоп гэхгүй одоо эхэндээ зөндөл 90 оны яг чанартай хип хоп тавьж исэн. Одоо сүүл рүүгээ жоохон өөрчлөгдөж байгаа. Нилээ сонин содон бас нилээ нүсэр сүртэй тийм одоо юу ч юм зөвүүн юмуд бол тавьж. Nice.
10 сарын 2-нд ивент хаана болох вэ? Q+ гэдэг байгаа. Cute. Nice. Тэгээд ерөөсөө орой бүтэн бодхогийн перформанс явах уу те? Тэг ганцаараа л тоглодог. Өөрөө би Монголд эсвэл төрсөн өдөр бодох өдөр. 10 сарын 2-нд манай анхаагийн төрсөн өдөр байгаа. Live mic хийх үү? Та ивент дээр ирж байгаагүй юм миний ивент дээр. Би очиж исэн. Би яг Green Room билүү дээ. Green Zone. Дөргөгийн хажууд байсан. Тэгээ Green Zone. Тэн дээр яг анх очиж исэн. Тэгээ дотор ингээд тийм дээшээгээ ингээд дотгошоо орохоор дээр нь ингээд гардаг нэг ийм хоёр давхар юм дээр DJ хийж ийсэн. Өөрийг чинь доороос харж илаа. Тэгээ яг тэрийг анх манай найз надад танилцуулаад бодих уу гэж ийм хүн байдیں۔ Чи одоо сонс. Ойлго те. Би бол бүр Монголд байхдаа underground гэж мэдтгүү зүгээр яг мэс наа гэх. Нөө 7 хоног болон гаргаж байгаа дууг нь сонсдог байсан байхгүй. Би байна тэр чинь. Тэгэж. Тэгээд Монголд эсвэл үнэхээр очимоор байна. Тийм. Тэгээд яг тэр үед болохоор анзаарч ирсэн юм болохоор ер нь бол юуны хувьд бол одоо хүний арай жижигхэн газараа болооч тэр үедээ хүний хувьд арай бага хүн байдаг байсан. Одоо миний санахаар бол нэг 50 60 хүн байсан уу? Эсвэл 100 хүн байсан уу те? Одоо бол ер нь хэр их юу лээ? Ямар Q гэлээ. Зүү гэлээ. Q+ гэлээ. Q+ гэсэн те. Тэр нь одоо ер нь хэр том болдог вэ? Ивентүүд. Ивентүүд. Янз бүр тоглохгүй байж байгаа тоглох юм бол би нэг коронавирус хойш тоглохгүй байж байгаа сарын өмнө нэг тоглосон. Тэгэхэд 300-аас 400 хүн иржсэн. Йоо болж штэ. Тэр нь өөрөө underground биш mainstream болж байгаа юм биш. Тэр чинь ингээд зарим хүмүүс ингээд найзаагаа дагаад ирсэн. Яг юунд ирсэн мэдэхгүй. Зарим нь ирээд мэдхгүй. техномхоо тахгүй мөн гэж асууж болсон. Тэгүн мангастаа. Гэтэ яг би underground мьюзикийн таалагдаад байгаа юм л тэр нөгөө яг очиж үзэж байгаа юм бол яг тухайн хөгжмөө сонсох гэж очисон тий. Тэрнээс зүгээр одоо юу гэдэг юм. Очиж нэг уух гэж очиж байгаа хүмүүс биш. Харин яг гой зорж очиж байгаа болохоор тэр надад их таалагдсан. Яг миний ивент дээр ирсэн бол яг миний аура одоо энерги ингээд тэр орчин гэж юм уу ингээл түгж бүрдүүлдэг тий. Тийм зүйл тэр оройжонгоо мэдрүүлэхийг л хүсдэг л. Зөв. Тэгээд одоо манай ирээдүй гэдэг сэдв рүүгээ бид нар орох болсон байна. Тэгээд та ер нь ирээдүйд цаашаа яг одоо таних чинь ийм ер нь нэг ийм чийл те одоо ингээл ямар ч үед сонссон ч бай те ингээл би лав ингээл хаяа орой ингээл нэг стресстэй л орол ирсэн үед нэг дуу сонсч хөвддөг байхгүй. Тэгэхдээ ингээл сүүлийн үед бол таны уран бүтээлдээс ер нь дандаа сонсдог. Тэгэхэд бол бас яг тийм мэдрэмж өгдөг. Тэгээд ирээдүйд юу гэдэг одоо жишээ нь та тэрийг эвдэх үү одоо жишээл нөгөө сая подкаст эхлэхээс өмнө ярьсан шүү дээ те. Ингээд та нөгөө битээ жоох эвдэж байгаа гэдэргээл те. Одоо тэрэн шиг ингээд жанраа ер нь эвдэж үзэх ер нь бодлоогоо юу. Миний хөгжмийг сонсохоор амиа орлох гэдэг нэг юм. За би боти заяа орлуулахгүй л да. Ер нь жанр одоо хөгжим хийн гэдэг чинь юу юм шиг байлаа. Хүний яг дотоод ертөнцийн тойлч юм уу? Одоо дотоод зан чанартай холбоотой. Одоо ингээд хичнээн ингээд алыг гээл ингээл бүр амар хаа юм хий гэж хүссэн ч гэсэн доторхын хүн амар тийм нэг дулаан энергитэй нэлээд чийл тийм зүгээр ингээ гоё тайван байж тийм цаанаас ингээд хийчээд идэв ингээд бөмбөр өрөнгөтэй амар гонигтай боллоо. Яагаад ч би тэрийг нэг ерөөсөө болж өгдөггүй. Тэгмэт ингээд амар юм нэлээд клубын ч юм уу аль эсвэл нэг бүжиг ч юм уу тийм хийх зөндөө үдчихсэн л та тэгээд ерөөсөө цаанаас нэг сэтгэл санаа миний дотроос болж өгдөг юм уу. Тэр үед яах вэ?
Ер нь бол яг таны сүнсэл явж байгаа л хэл та. тий. Тэгээд Хөгжим хийхэд яг л хүний тэр дотоод сэтгэлийн юм тий гэдэг. яг тэр хөгжим хийж байгаа хүнийг мэдээ гэвэл дотоод сэтгэлийн мэдээ гэвэл яг хөгжмийн сонсол аль эсвэл зураачин зургийн үздэг ч юм уу нэг тийм. Ер нь бодхоо өөрөө артистуудтай ер нь хамтарч ажиллаж ийсэн үү те? Ажиллая гэж бодож ийсэн үү? Одоо бодож байна уу? Зөндөө ажиллаж байна. Та яг ажиллах дуртай артистуудаас жоохон дуртаач. За 10 онд Куйза болдоо эртний дуу гэж тэр болохоор бүр нэлээ ихэнд хийжсэн болохоор нэг гоё санагддаггүй. Гэхдээ YouTube дээр байгаа л да. Манк гэдэг Ямар нэртэй вэ? Хүүхдингэр мэднэ гэдэг. Тэгээд одоо бол хамтарч ажиллах дуртай дуучин бол Намуна Германд гэдэг охин. Shout out to Намуна. Би бас хамтаа байж байгаа. Тийм Намунатай ажиллах бүр ямар ч хүндрэл гардаггүй зүгээр амар амархан. Тэгээд зүгээр л Өөрөө ч айгуу гоё бүтээч сэтгэлгээтэй тий. ямар ч асуудал гардаггүй. Тэгээд одоо ингээд нилээн 7-8 дуу хийцэн байна л да ингээл янз бүрийн рэпрүүдтэй дуучтай. Тэгвэрээс ингээд дуучинтай хамтрах болохоор цаанасаа нэг миний дуу бүтлгүүчээд байгаа юм. Тэр одоо юуны очиж мэдхгүй. Ингээд дуу нэг болцсон байгаад байхад цаанасаа ингээд цацагдгүй ч юм уу нэг тийм хараал яваад байгаа. Нилээ хитэн дуу ингээд энэ зунжгаа нилээ хитэн дуу хийлээ л дээ тэгээд юусэн одоо хүртэл ингээд цацагдахгүй. Бүр ингээд амар болцсон ингээд бүр 100 видео сэтгийн ингээд бичлэгэнд лавр мавар яваад ингээд бичүүлсэн тим юу видео жоохон дутуу байна гэдэг ингээд зунжгаа хүлээсэн дуу хүртэл байна ингээд дараа жил хүртэл хойшлуулсан. Тэрс ингээд дуучинтай хамтрах болохоор ерөөсөө бүтлгүүчээд өмнө зөндөө бас дуучтай ингээд зүгээр яриа үүсч явах явцсан. За тийгээл маргааш нэг бүтлгүүчдэг юм. Ерөөсөө ингээд дуучна. Одоо ерөөсөө нэг болж өгдөг. Тиймэрхүү нэг бүтлгүүн байна. Доо харин тийм ээ. Бас нэг зовлон ихтэй өсөж байна үстэй. Юу нэг ажиллагатай. Билли бит хоёр бас энэ 100 хідэн дуу игээд тэгээд дууч тайгаад тэгээ Монголоос бас хідэн дуучтай холбогдоод ингээд дуу байна. Хамт дуу яа гэсэн бас айгүй хэцүү юм билээ. Хоёр талд хүлээлэг үүсчдэг. Тэгээд хэд хэдэн сар үлээж байгаа. За энэ студ дээр очиж ингээ ярих боллоо. За хоолойгоо явуул бит хоёр таалагдахгүй нэг асуудал гардаг. Тэгээд тэрийг ахаа бичвэл бас ахаа нэг асуудал гардаг тий. Ян зүрийн асуудал гарч ирд юм бил ерөнхийдөө дуучтай. Тэгээ энэ дундаас манай Намуна бол үнэхээр асуудал үүсгэж байна. Шарауч Намуна. Nice. За тэгвэл ирээдүй гэдэг чигээ бариад танд одоо ирээдүйд юу н хамтарч ажиллая гэж боддог ч юм уу? Тийм артист танд байна уу? Одоо Монгол гадаад гоо. Аль-аль нас. Би ч яг тэгж боддоггүй шүү дээ. Ерөөсөө хүнтэй хамтрах гэсэн бодол байдгүй. Гадаад алдартай дуурчин ч байсан. Зүгээр ингээд яг ингээд одоо хөгжим хийн гэдэг ойлголт баг хүнтэй хамтрах одоо битмейкер гэдэг асуудал баг хүнтэй хамтрах гэсэн ойлголт бол байгаад идэг юм шиг байна. Одоо би ингээд хүнтэй хамтраад ингээд явангууд ингээд за энэ дуу чинь болоогүй гэл амар олон өдөр хоногор ингээд тэр дууныхаа талаар бодоод за дахиад энэ дуучинтай хамтрыг гэл ингээд яваал хөврөөл яваад яваалах юм бил. Тэгээд ер нь бодож байгаа одоо ингээд яг энэ зүйлийг ингээд таслан зогсоо гэж бод. Зүгээр инструменталаараа явах бодолтой байгаа. Тэгээд яг өөрийгөө ингээд сайжруулад бүр яг толтлон ингээд амар олон цомог хийдэг ч юм. Тэгж л явах юм л доо. Тэгэхгүй л яг дуучинтай хамтран явчих юм бол яг энэ зүйл ингээд хөврөөл яваад нь тэгээд дуучнаас харьяалалтай болчихно. Тэгээд магадгүй ингээд газар авах байх л та. Гэхдээ
би одоо хүртэл амар олон зүйлээс татгалзаж ирсэн. Одоо янз бүрийн том дуучдаас ч юм уу эсвэл телевиз радио телевиз орох нэгтвэртэй биш хаяал нэг болдог. Тэгээд хүсээгүй дуучинтайгаа ч юм уу ингээд янз бүрийн байдлаар бас ингээд холбогдно тэгүн гот дургууд хүчгүй гэдэг шиг бас бүтлгүүтэн тийм тий ер нь болж өгдөггүй. Тэг ер нь дуучтаас аль бол хол байхыг хичээж уучлаарай. дуучт нэг юм бодно үзээ. Сая дуучтай ингээ ажиллахад бүтлгүтдэг гэдэг. Тэгээд хилээд ахт нь араас нь ирээдүйд ямар дуучтай байсан. Гэтэ нэг цацаагүй нэлээд хэдэн дуу байгаа. Тэдний одоо нас хүрэх нүг цацж чадах нүг мэдхгүй. За одоо сая таны сүүлийн уран бүтээлүүд бол одоо ерөнхийдөө юм нөгөө Brazilian Vibe те одоо Bossa Nova Тийм зүйлд одоо Бодианова гэдэг Бодианова гэдэг цам гарсан шүү дээ. Рио де Жанейрогийн 2 дахь юм шүү дээ. Цам гэн. There you go. Шууд vibe нь мэдрэгдэж шүү дээ зүгээр зурагнаас нь. Limited version те. За та тэгэхээр ирээдүйд одоо өөр бас улсуудын vibe-аар одоо ийм муур амьсгалаар аялах бодол байгаа юу? Тий байгаа нэлээд амар судалгаа хэрэгтэй билээ ингээл бүр маш олон юм судалж гол нэг давуу тал нь болохоор яг ингээд Москва, Токио гэдэг яг тухайн улс орн тэгээд цаг хугацааны тал тэр амар гой зүйлэр аялдаг ингээд яг очсон юм шиг болоо кино амар олон кино үздэг тэгээд тоглолт үздэг тэгээд яг тухайн оны ч юм уу тий гудамжны байдал далайн эргийг ингээ хайж байж нэлээх аялдаг. Тэгээд нэг Бразилд амьдарч байгаа дэрсэн нэг эмэгтэй надаас асууж чи хизээ Бразилд очижсэн тэнд амьдарч ирсэн юм амьдарч ирсэн. Түнхт би үгүй увсаас ирсэн. Тэгээд гадаад руу зүгээр мөрөөдөж хийсэн байхгүй тэр чинь бараг миний нэг юм мөрөөдлийн фото зургнаас хараад мөрөөдөл хийдэг. Тэр нь одоо ирээдүйд харин ийш тийшээ аялуул ч юм уу те очиж нэг одоо тэр vibe тэр culture гэдэг юм ин авч ямар нэгэн тийм одоо очих гэсэн газар бодлын газар байдгүй аяллаа гэсэн. Өнгөрсөн жил ямар ч гэсэн Нидерланд явсан. Амстердам амар газар байсан биш үү? Тэр болохоор бүр 100% тэтгэлгээр хаан банкнаас нэг фестивалд очиж оролцсон. Тэгээд тэр бол ямар фестивал байлаа? Today's Art. Баг би жоохон гэтээ явуулсанд баярлалаа. Гэтээ жоохон өөр технологийн тал руугаа тийм фестивал байсан юм билээ. Илүү технологийн дэвшил мэт тэгээд тийм арт технологиор инсталляшн хийдэг тийм фестивал. Тэгээд тэгтээ ямарс тэнд би оролцсон. Тэгээд Амстердам тэгээд Хаг гэдэг Дэн Хаг гэдэг хотод байсан. Тэгээд бүр далайн эрг анх удаа харсан. Тэгээд амар гоё байсан. Тэгээд очиж үзье хүсдэг газар бол мэдээж Бразил, Рио де Жанейро, нөгөө далайн эрг. Гэхдээ Copacabana Beach тий. Бразилгээ ярингут тэр гангструуд амар гэл шууд миний хандыг нам дараал. Одоо Бразилийн талаар ярьсан хүн болгон амар гэл ингээл яриад тэгэл урам хугалдаг л да. Гэхдээ тэр далайн эрг авир гайв гэсэн. Тэнтлэг очиж үзсэн. Яг судалгаа хийсэн байх шүү. Далайн эрг судалгааны ээлжийн нэг хэсэг. Нэг холдохгүй. Гэс ороод гарыг гэсэн. Өнрүүгээ амар гэсэн зүгээр ингээд машины гэрлэн дохион дээр шууд машин руу н орж ирж дээрэмчмээр. Йоо. Ялангуяа гадаадууд бол бүр илүү бэрдэг л хөтэй те. Тэгтэл очиж үзсэн. Тий.
За тэгээд манай нийгмээс ингээд подкастт нэг untold story те буюу хүнд хэлж байгаагүй түүхээсээ манай орж ирсэн зочид маань хуваалцдаг байгаа. Тэгээд Тэгээ юу ч үйж бол те. Би нэг хэлмээр байгаа. Гэхдээ ерөөсө боломж нь гардгууны түүх үдээ. За. Тэрүүгээр хэлхий да. яа гоё шүү. За үзэгчтэй бэлдээрээ. Оюутан байхдаа нэгдүгээр курс болсон хаа. Нэгдүгээр курстаа би анх удаа DJ хийх гэж зоригж исэн байхгүй. Тэгээд нэгдүгээр курст нэг сонингоос DJ ажилтаа өнгөрсөн зар хараад тэгээд тэр нь хаяг нь болохоор Цамгаарын Qn гэдэг клуб байсан, жижигхэн night club. Тэгээд би DJ хөгжмийн талаар ямар ч ойлголтгүй DJ set ч гэж юу гэдэг юус ойлгохгүй зүгээр л DJ за баг очоод бор зөрхөө болон доо охоны бодоо Бараг YouTube-с хөгжим тавьчин дөөл. хөгжөөгүйсэн. Зүгээр хуучны DJ тэр чин хэдэн онд 2007 он нөө 6-7 оноос. Бүр яг Жижиг CD уншдаг CDJ гэдэг шүү дээ. хөдөөгөр байсан байхгүй. Тэгээд тэр зараа за ямар ч очиж уулзъя гэдэг ингээд хөдөөний гар очоод тэгсэн за хүлээж удахгүй шалгана гэсэн. Юугаас шалгуулах вэ одоо юу ч чадахгүй. Тэгсэн чинь нэг амар хотын ганган залуу ирээд бас шалгуулах гэж байгаа юм бүр амар хувцсан бүр яг цаанасаа хотын амар кул залуу. Тэгэл битээр шалгаад за тайрыг шалгая ингээд микс хийгээд нөгөө залуу чинь ингээд Michael Jackson-ы Billie Jean дээр микс хийж мэ CDJ дээр. Тэгснэ чи гэж чадахгүй гэдэгс би чадахгүй гээл тэгсэн. Тэгээд за мэдчилгээ уншим гээл тэгсэн. Нөгөө залуу чинь бүр фильмд ажиллаж ирсэн юм уу яасан бүр амар гоё хоолойтой. Төрсөн өдөр мэдчилгээ уншмашаал. Тэгээд би зүгээр л аваад баг ингээд найзтай ингээд төрсөн өдрийн мэд хүрэж байгаа юм шиг амар баялах бүдэ хоолоор өнөөдөр төрсөн өдрөөр тэмдэглэж байгаа тийм төрсөн өдрийн мэд хүрээ гэсэн чинь над руу харсан. За чи явж болно. Явж баг л хөөсөн баха. За чи явж. Нөгөө залуу чинь тэр залуу авах шиг болсон. Тэгээд нөгөө залуу чинь үүлдээ. Би тэгэл тэрнээс гарч илээ. Тэгээд одоо Цамбарын тэр хажуугаар өнгөрөх болгондоо тэр клуб амар гоё дурсамжтай харагддаг. Тэгээд одоо энэ новшийн өндөрлөгөөс харахад зүгээр тэр залуу руу түү мэ гэмээр байхгүй дээ. Том клубтаа тоолох боломж байгаа. Ингээд заримдаа том клубаас санал ирнэ. Гэхдээ хитрхи мейнстрим масс би нэг тоглох хүсдэг клуб зүгээр явж идэг. Тэгээд бүх дижнер намайг танина. Тийм болохоор аим гоё дурсамж ингээл тэр Qn гээд Цамгаарын хажуугаар өнгөрөх болгон тэрийг хардаг. Тэгэл амар гоё дурсамж. Орж исэн чи баг нөгөө залуун DJ гэж зогсож байна одоо хүртэл. Тэр тийм үргэлж өвгөж өгсөн байг. Үсэг байдаг шүү. Тийм дурсамж байна. Нэрэл Гэтэ яг жоохон урам оруулж ирэхэд таныг Монголын DJ гэлтгүй юм бүх артистууд мэдж байгаа шүү. тийм мэдж байгаа хөө. Ботхүү гэдэг нэр бол underground артист талаасаа бол тий нэг артистууд яг одоо урлаг мэддэг хүмүүс л гэж. Тэр талаасаа бол үнэхээр number 1. Сайн бол урам зориг өгсөн түүх байла. Маач одоо хөгжилтэй. Гэхдээ бас ер нь ийм те саяхыг сонсоод байхад ер нь одоо нэг юу болохоор ер нь бол бид нар ч одоо өмнө подкастн дээр ярьж ирсэн ер нь нэг юмыг хийхдээ маш тууштай явах л хамгийн чухал юм байна те. Одоо 2005 6 онд юугаа DJ Цамгаарын
барнаас хөөгдөж гарч ирсэн. Тэгээ DJ-гээс хөөж гарч ирсэн өнөөдөр ингээд үнэхээр гайхамшигтай цомгуудыг те бид нарт хүргэж जैन. Тэгэхээр хэвээ те өөрөө хөгжим хийх сонирхолтой хөгжмийг шантарч байгаа бол бити шантраарай. Тийм. Keep going. Тэгээд бас хөгжим хийж эхэлж байгаа хүмүүс манай Мөнхбаатар ахгүй бодгоо ах руу бичих юм бол манай өөр айгуу дуртай тусалдсан шүү тий. Yeah. Мөнхбаатар ахта хаана ажиллаж байгаа тас ажил дээр ирж байгаа гэсэн. Oh yeah. Зүгээр опс нэг нийтийн хамтын опс гэдэг шүү дээ. Coworking. Тим юунд түрээс сууд ширээ. Тэгээд нэг Nice. урд нь дандаа гэртээ шүнжэнгүү гэртээ болохоор ингээ хөгжим хийхээр ингээ нойр солигдчихдаг. Тийм. Тэгэхээр бүр амар биеинд хэцүү зовёртой. Тэг эрүүл мэнд бас амар муу. Тийм болохоор ер нь энгийн цагийн ууртай бай гэж бодоод ийм опс албаар ингээ дандаа чихвч зүйл сууж байгаа. Гол жоохон хэцүү чихвч өдөржингөө зүүж суудаг. Чихвчтэй 1-2 цаг зүгэл амар ядардаг шин. Тийм. Түүнээс яг ингээд өглөө ирээл орой яваал компьютер үлдээчдэг болохоор гэрт очиж хөгжмийн нэгс ойлголт байхгүй. Тэгэхээр амар. Гэртээ очиод яг амардаг болцсон тий. Болж шин. Гэрийн уур амьсгал тэр ажлын бүтээлч уур амьсгалтай ингээ холилцдог хөө. Тийм. Хөгжим хийж байгаа л ор харагдаа. Нэг бол хөргөгч бодогдоол. Тийм. Зэ. Гоё яриа л шүү дээ ер нь. За тэгвэл ер нь ингээд сүүлийн хормыг зочиндөө үлдээе. Тийм тэгээд зочиндоо үлдээхтэй болохоор бас ингээд яг таны замналаар явахыг хүссэн их олон залуучууд бас байгаа бах те одоо бүр өсвөр насны хүүхдүүдээс ахуулаад ч юм уу. Тэгээд шинээр эхэлж байгаа одоо underground салбарт хүчрхийг одоо зорж байгаа залуустаа зориулж нэг хэдэн урмын үг хэлээч. Тэг юун дээр бас анхаарах хэрэгтэй вэ те. Тий. Яг underground-ыг сонгох ч юм уу зөвхөн өөртөө таалагдсан хөгжим хийхийг сонгосон бол амар их эрсдлүүд байгаа. Насан туршийн эрсдэл байгаа. Санхүү мөнгө амьдрал ирээдүйн амьдрал дээр шууд эрсдэл үүрнэ. Ачаа үүрнэ. Тэгэл яг ингээд хөгжмөөрөө мөнгө олъё гэж бол арай хөнгөн тусна л да. Тэгээд мэдээж тэгээд эцэст ганц амьдрах юм чинь тэгэл өөрийгөө хуурч амьдрах байл эсвэл яг өөртөө таалагдсанаар амьдрах уу гэдэг л сонгох хэрэгтэй. Тэр дунд амар олон асуудалтай нүүр тулгарна. Тэгээд байгалийн шалгуурлаараа тэнцэж үлдсэн юм л баг тууштай явна л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээл няцх үе, өөр ажил хийх үе нэлээд тулгарч исэн. Тэгэл эцэст яг ингээл би бүрийн зөрүүд гүжүүд тийм юм уу хаашаа ингээл бүр суурин дээр бат зогсож үлдчихээн. Тэгээд одоо хооштой ч гэсэн яг ингээд миний амьдрал яг тодорхойгүй одоо яг яах юм сайн мэдгүй одоо Монгол гадаад руу гарах ч гэсэн мэдгүй Монголд нөх хүн ам цөөн ямар ч гэсэн ингээд underground гэдэг цөөхөн үрэлтэй ямар ч тултал нь ингээд явчлаа шүү дээ. Тэгээд ингээд хойштоо яах хэвээр одоо энд ингээд гацаад байж хэвээр баг гадаад руу явж өөрийгөө ингээд таниулах хэвээр юм шиг санагдаад байна. Ер нь бол баг тэр хамгийн зөв зам байна та. Яг үнэ. За тэгээд ер нь бол бодгүйг Монгол сонсдгоос илүү гадаадд илүү их хүмүүс сонсдог бах тий хотлоо хариулаа. Тий нөгөө Spotify-ийн юунаас судалгаа байгаа шүү дээ. Тэндээс ихэнхэн гэж уусаа Монголд байдгүй болохоор ер нь Америкээс нэлээд их сонсдог юм лээ. Бараг 60% ч юм уу. Тэгэл амар олон улсад хуваагдаа явчихдаг. Сонин орноос хүртэл сонсдог юм шиг лээ.
Зимбабwe, Жамайка. Бразил тэр нь болохоор ингээд тоон ингээд багасаа явчихдаг. Бразилаас сонсдог юм байна уу? Зөндөө тэгээд Яа. Бразилаас юу 2-3 хүн ингээд над сэтгэлдээ уйлжсэн. Тэр дундаас нэг таалагдсан ингээд чиний пянзыг ингээд клуб юунда тавьдаг амар гоё байдаг юм. Nice. Баг миний мөрөдл ингээд биелсэн юм шиг санаж байгаа. Ингээд газар Өөрийнх нь хөгжмөн очсон юм шүү дээ. төсөөлөөд тэгээд ингээд цомог хийнгууд яг тэр газрын хүмүүс нь сонсоод таалагдаад тэгээд тэр клубда тавьж ийн гэдэг амар гоё санагдсан. Юу цомгуудыг одоо хаанаас судалдаалж одоо бодлуулж байгаа цомог байгаа юу? Bandcamp-аас худалдаж авч болно. Дижитал Bandcamp-аас. тэгээд тий Пянзараа байгаа. Пянзар гэвэл ингээд Google-ээс хайвал нэлээд олон дэлгүүрүүдэр байгаа. Ингээд жижиг Америк хэд хэдэн дэлгүүрүүдэд энэ Bodionova-аас зарагдчихсан. Шууд Google дээр дахиж гарч. тий Япон CD-гээр зарагдж байгаа. Бас Пянзараас зарагдж байгаа. За тэгээд баярлалаа. Танд бас хүрэлцэн орж ирсэн Нэг сайхан баярлалаа. уулзах өдөр ирэх үлгэж тий хэдүүлээ. Ирнэ. Уулзах болно. 3-4 жил л Бразил явчлаа. Замаараа дайраад үрээд иргэдэг. Тэгээ бүгдээр хамт Бразил явцгаая. Мөнх Баатар ах бараг очиод юу хаан юугаа бар мэдчих шиг байд. Судалсан. Орох клуб бол байгаа юм. Дорсомчтой биш үү? Бараг нэг Монгол хүн бараг 2 төрөвч албаар авч явдаг гэсэн. Нэг нь бараг ингээд хаанаа ч гэнэ ойлгосон ч юм уу албаа нуугаад нэг нь бараг ямар нэг юм өгөхгүй л бараг будчихдаг ч юм уу. Амь насын аврахныг төрөвчтэй. Амар юм ярьж. За. За тэгээд бидний урилгыг хүлээн авч Нийгмээс ангид подкаст оролцсон бодхуудаа маш их баярлалаа. Тэгээд сонсогчийн зүгээс өөрийн чинь дууг те сонсож яг түрүү нахаг хэлснээр яг ялангуяа би нэг IT-ийн филд нэг IT-д ажилладаг болохоор хойноо нэг өөрийгөө зөөл сэтгэлээ тайтруулах хөгжим тавих хэрэгтэй болдог. Тэгээд тэр тусалдаг хөгжим шүү гэдгийг те тэгээд маш их баярлалаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. Би таны фэн шүү. Fanboys. Бэтгүү fan club гэж нээж мэдсэн. Дэмжиж сайн сонсороо. Yeah. За тэгээд Нийгмээс ангидын шинэ дугаарт орж ирж биднийг сонссон та бүхэн маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. As always, stay Нийгмээс ангид. Let's go. Yeah. Nigga sang guitar.